Сайн Улаанбаатар хөтөлбөр үргэлжилж байна үзэгчтэй. Яг одоо студид маань хүндэт зочин маань хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилгын маань хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн маань зочноор хүүхэд гэр бүлийн хамгааллын ахлах мэрэгжилтэн оюун эрдэнэ оролцож байгаа. Тэгээд удахгүй хичээл сургууль эхлэх гэж байгаа. Хичээлийн шинжил болжуутай холбогдуулаад зочноор ирсэн байгаа. Таягийн түрүүнд бидэнд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. За намайг оюун эрдэнэ гэдэг. За Баянгалд дүүргийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хэлтэст хүүхэд гэр бүлийн хамгааллын асуудлаараа ахлах мэрэгжилтнээр ажилладаг сэтгэл зүйч мэрэгжилтэй. За энэ салбартаа яг хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгаа юм хүн байна. Хамгааллын ахлах мэрэгжилтэн гэхлээр ер нь ямар ажил эрхэлдэг гэсэн үг вэ? За манайх ерөнхийдөө нэрнээс ахуулаад харагдж байгаа байгууллагын маань ерөнхийдөө хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хамгаалж шаардлагатай хүүхдүүдэд одоо аюулгүй байдлын хамгаалалт буюу төр хамгаалан байршуулах, дараагийн шатны үйлчилгээнд нь холбон зуучлах, за тэгээд мөн хамгааллын үйлчилгээ авж байгаа төр хамгаалах байранд хамгааллын үйлчилгээ авж байгаа хүүхдүүдтэй болон иргэд одоо хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэгч гэдэг юм уу те энэ ажлуудыг хийдэг байж байгаа. За хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь бол одоо нөгөө хүүхд хамгаалал гэхээр хүүхдийн тусламжийн утас 108. Тэгээд энэ утсанд одоо хүүхдийн эрхийн зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллүүд ирээд бүртгэгдээд тухайн дуудлага мэдээлэл одоо эмнэлэг яг нөгөө өвчтнөө яадаг штэ, эренбэлдэг штэ тий яралтай бусаар нь. За яг тэрэн шиг манайх ч гэсэндээ бас за энэ дуудлагын дагуу 9 дуудлагын дагуу за 72 цагийн дотор үнэлгээ хийх юм уу 24 цагийн дотор үнэлгээ хийх юм уу магадгүй одоо нөгөө амнаас нь дээсэн дөрөөн дээр байгаа ийм эрсдэлтэй нөхцөлд бол бид нэр эрсдлийн үнэлгээгээ 72 цаг гэдэг хуулийн хугацааг барилгүйгээр миний аралтай хийж аюулгүй байдлын хамгаалтыг нь авах юм уу те нөгөө тухайн хүүхэд одоо өвчрхийлдөрцөн хүүхэд гэр бүлдээ сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээгээ үзүүлэх дараагийн шатны үйлчилгээндээ холбон зуучлагч гэдэг юм уу те энэ үйлчилгээнүүдэд төлөвлөн хэрэгжүүлдэг ийм байгууллага тасаг гэсэн үг. Маш хэрэгтэй. Тэгээд цагтаа суралдаж ажилладаг. Маш чухал ажил эхэлдэг юм байна. Тэгээд хүүхэд ч гэлтгүү гэр бүлд бас их чухал нөлөөтэй их чухал ажил эхэлдэг хүмүүсээ шүү. Тэгээд таны байгууллага болон яг энэ утсанд хэр их юм дуудлага мэдээлэл ирдэг бол тэгээд хүүхэд ч гэлтгүү гэр бүл хөгжил хамгааллын төвөж байгаа болохоор насанд хүрэгчид ч гэсэн холбогддог байх гэж үзэж байна. Тэглээ ах уу. За ер нь хүүхдийн тусламжийн дан ганц одоо манайх олон суугаар одоо мэдээлэл хүлээж авч үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлдэг аахгүй. За тэгэхээр дан ганц одоо хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарт ирж байгаа дуудлага мэдээлэл гэвэл манайх улсын хэмжээнд 3-таа ордог. Одоо тэр хэрээр ачаал ихтэй гэсэн хүүхдийн эрхийн зөрчлийн шинжтэй гэрлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллүүд бол одоо улсын хэмжээнд 3-т ордог гэхээр ер нь бол энэ хэрээр их ер нь бол жилийн дунджаар 1100-аас 200 дуудлага мэдээлэл бол зөвхөн 108 утсанд бол ирдэг. За ингээд 100 203 гинтл дээр ирж байгаа ч гэдэг юм уу те их нэлхэс дээр ирж байгаа насан туршаагүй одоо жирэмсэн хүүхдүүдийн асуудал гэх юм бол бүгдээрээ л одоо бид нар дээр ингээд орж ирдэг. За тэр болгонд нь одоо тохирох хариултчлалуудыг үзүүлээд явдаг юм байгаа. За тэгээд үүн дээр нэмэх нь одоо иргэдийн ч гэлтгүй хүүхдүүдийн маань сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага бас асар их байгаа юм байна. Эрэлт нь бас нэмэгдсэн байна гэдэг зүйл ажиглагдсан. Өнгөрсөн жил бид нар нөгөө юу яасан сэтгэлээ чөлөөлөе гэдэг нэг сэтгэл зүйн зөвлөгөө хөтөлбөрийг зохион байгуулсан байхгүй. Тэгээд тэрийг болохоор ганцхан удаа тухайн арга хэмжээний хүрээнд нэг л өдөр зохион байгуулад болно. Тэгэхдээ нөгөө хүмүүст ерөөхдөө сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ ийм ачтай тустай юм байна шүү. Тэг хүмүүс одоо магадгүй бусдад хэлж чадахгүй байгаа зүйлсээ одоо сэтгэл зүйчдэр ямар нэгэн шүүмжлэлгүйгээр сонсуулаад ингээ бодлоо хуваалцах боломжтой юм байна гэдэг нэг тийм ойлголтыг төрүүлэх зорилгоор нэг аян хэрэгжүүлсэн. За тэгсэн чинь одоо тэр аян маань болохоор өдрөлөг хэрэгжүүлсэн. Тэгсэн чинь одоо тэр маань болохоор аян болоод ингээд өргөжөөд явж байгаа. Тэгээ яагаад тэгэхээр тэрэн дээр бид нөгөө ганцаарчилсан зөвлөгөө өгөх 20 сэтгэл зүйч. Тэгээд одоо бүлгийн зөвлөгөө өгөх 3 сэтгэл зүйчийг өөрж авчирж ирээд ингээд иргэдэд нэг бүтэн өдрийн юу гаргаад оролцуулсан чинь хүмүүс бүр тасралтгүй ирээд яг ингээд эмнэлэгт очролж байгаа юм шиг хүмүүс ингээд очр аваад ингээд очролцсон. Тэгээд нөгөө 20 сэтгэл зүйч маань болохоор тухайлсан асуудал болгон дээр одоо чинь өсвөр насны хүүхдтэйгээ хэрхэн ойлголцох юм ч юм уу те хүүхд хүмүүжлийн эрг арга гэж юу юм ч юм уу те за эсвэл 2 насны синдромын үед хүүхдтэйгээ яаж харилцах юм ч гэдэг юм. Ингээд тухайлсан сэдвүүдээр ингээд зөвлөгөө өгөө явсан чинь тэр болгон дээр нөгөө хүн болгоны хэрэгцээ байгаад байгаа учраас очрлоо зогссон. Тэгээд нөгөө өдрийн маань бүр 2 цагаар сумжиж өдрлөг маань дуусчихсан байхгүй. Тэгэнгүүт би тэндээс юу харсан гэхээр за гадуур яг ингээд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг төвүүд байгаад байдаг. Тэгэхээр тэр нь тодорхой төлбөр мөнгөтэй байгаад байдаг учраас хүмүүс тэр бүр одоо ингээд одоо нэг гадны орон шиг тий надад энэ сэтгэл зүйн тусламж дэмжлэг хэрэгтэй байна гэдэг ингээ мөнгө бариад очих нь ховор байдаг юм байна. Эсвэл магадгүй сэтгэл зүйн зөвлөгөө авъя гэхээр тэрэндээ бас нөгөө
заавал нэг жоохон сэтгцийн асуудалтай хүмүүс авдаг гэдэг ийм нэг өрөөсгөл ойлголттой холбоотойгоор бас очдоггүй ийм талууд байт юм байна. Тэгээд үн төлбөргүйгээр өгч гинэ гэдэг ийм нэг мессеж очихоор хүмүүсээс нэг ч ихсэн асуудлаа яриад авъя, хөнгөрөөд авъя гэдэг байдлаар хүлээж авдаг юм байна. Тэгэхээр ер нь аян болгоод цаашдаа ингээд нөгөө одоо хүүхдэд зориулагдсан тэмдэглэлт өдрүүдээр ч юм уу те гэр бүлийн өдрүүдийн хүрээнд ч юм ингээд зохион байгуулад явбал зүгээр юм байна гэдэг одоо манайх 7-8 тарга хэмжээ маань бол өргөжөд явж байгаа. Маш олон хүн илүү мэдээлэл авсан баг те. Ялцчгүй өмнө нь бол ер нь сэтгэл зүйнхээ талаар хүмүүс нэг тэгж хүнтэй илэн далангуй ярьдаг байсан шүү дээ. Тэгээд сүүлийн жилүүдэд бол залуучууд ч гэлтгүй ер нь хүмүүс маань сэтгэл зүйтэй айгүйх анхаардаг болсон байна. Энэ ч гэсэн айгүй зөв шүү дээ те. Ер нь тэгээд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авах дээрээ бол хүмүүс ер нь өөрийнхөө найздаа сэтгэл зүй чинь яг өөрийнхөө найз нь байдаг шүү дээ. Тэгэхээр яг албан ёсоор мэрэгжлийн хүнээс нь зөвлөгөө авал бас шаавал өөр байдаг байх гэж бодож байна. Тийм учраас бас мэрэгжлийн хүмүүст хандж байгаасаа гэж бас хүсэж байна. Тэгээд маш гоё үр дүнтэй гоё ажлыг бас зохион байгуулж байгаа юм. Аян басанд бас их баяртай байна. Маш гоё юм байна. За тэгвэл сэтгэл зүйн эрүүл мэнд гэдээ ярьсны сая бас дурдлаа шүү дээ. 2 настай хүүхдийн сэтгэл зүй гэж. Одоо ингээд сургуульд орох гэж байгаа маш олон бяцхан маань байгаа. Тэгээд эцэг эхчүүд маань ч гэсэн сургууль цэцэрлэгт хүүхдүүдийг явуулах гэж аягүй их завдаг шүү дээ. Хүүхдүүд маань явахгүй уйлна тэгээд очиод бас найз нөхөдтэй болж чадахгүй гэж олон асуудал гардаг байх гэж бодож байна. Энэ тал дээр бас эцэг эхчүүдэд зориулаад зөвлөгөө өгвөл. За анх одоо сургуульд орж байгаа эсвэл одоо сургуулийн одоо бага ангийн хүүхэдтэй магадгүй эсвэл сургууль шилжээд шинэ сургуульд орж байгаа хүүхэдтэй хүмүүст бас нэг одоо бэрхшээл гардаг нөгөө хүүхдийн тасан цогцгой бэрхшээл тий хүүхд нь одоо нөгөө тухайн сургуульдаа тасахгүй анги хамт олондоо тасахгүй юм бэрхшээлүүд гардаг. Тэгээ манай дийлэнх эцэг эхчүүд болохоор ерөөсөө хүчээр ерөөсөө ямар ч өөрөөс нь асуухгүйгээр ямар ч одоо тухайн хүүхдэд ямар мэдрэмж төрөд байгаа юм яагаад тэндээс айгаад байгаа юм тий шинэ орчинд очихоос яагаад айгаад байгаа юм гэдэг талаар нь ерөөсөө ярилцахгүй ямар нэгэн одоо сэтгэл зүйн хувьд хүүхдэд бэлтгэхгүйгээр авчаал өгчдөг тий тэгэл багшид сургуульд даатгачдаг. Тэгэхээр ер нь бол хүүхдэд одоо нөгөө тэр айж уйлах ч юм уу те дургуулах энэ мэдрэмжүүд нь бол илүү их төрдөг, илүү хайцтай болдог юм. Тэгэхээр хамгийн түрүүнд хүүхдээ одоо энэ цагаас эхлээд гэсэн үг шүү дээ. Хүүхдээ сургуульд бэлтгэхдээ эцэгчүүд маань эхлээд өөрсдөө бас тодорхой дадлуудыг хэвшүүлэх хэрэгтэй байгаа. Одоо жишээ нь гэхэд нөгөө хүүхдийнхээ өдрийн дэглэмийг өөрчлөх хэрэгтэй. Одоо ингээд зуны туршид налгар байлаа шүү дээ те. Тэгэхээр энийг одоо хэдүүлээ арай нэг өөр сургуулийн одоо хуваарьт оруулдаг ч юм уу те одоо өглөө унтах сэрэх цагуудыг нь эсвэл хооллох цагуудыг нь яг нэг тодорхой одоо жишээ сургууль хэдэн цагт эхэлдгийг хүүхдүүд хэдэд босож явах хэрэгтэй яг тэр цагуудад нь одоо тохирсон байдлаар хүүхдийнхээ өдрийн дэглэмийг өөрчилж өгч гэдэг юм уу тийм тэгээд нөгөө одоо хичээлгүй юм чинь ингээл юу боллоо штэ дэлгэцийн хамаарал айгүй ихтэй байлаа шүү дээ тийм насан туршид бид нар ч гэсэн тийм байлаа болохоор тэгвэл тодорхой гэртээ дүрмүүдийг бий болгох хэрэгтэй. Тэгээд тэр дүрмээ мэдээж одоо юу гэдэг одоо орой 21 цагаас хойш бүгдээрээ унтах хэрэгтэй. Утас дэлгэц ямар нэг юм үзэхгүй ч гэдэм үү тийм тэгээд тэр дүрмүүдээ болохоор гэр бүлийн бусад бүх гишүүд тэгээд дээр нөгөө одоо аав ээж насан туршид хүртэл дагаж мөрдөх юм бол энэ хүүхдэд зөв дадал суухт нь бол одоо эерэг алхам болно гэсэн үг байхгүй юу. За тэгээд хамгийн гол нь нөгөө эцэг эхчүүд маань юу яд штэ одоо урд оройн өмнөх оройныхаа өглөөнийхөө бэлтгэлийг хийхгүйгээр унтчаад одоо нөгөө ажил төрөл төгжрэл гээл ингээл юмнаас болоод тий орой очичингуудаа маргааш хагаа бэлтгэлийг хийхгүйгээр тэгэл өглөө нь яарч сандарч ингээл гардаг. Тэгэхдээ нөгөө хүүхдтэй уур бухимдал юмнуудаа гаргадаг ч юм уу тий ингэждэг. Тэгэхээр ер нь хүн өглөөг хэрхэн эхлүүлж байгаагаас хамаараа тухайн өдөр ямар аз жаргалтай байх вэ тий ер нь ямар өнгөтрөхтэй байх вэ гэдгийг хамаардаг учраас одоо хүүхдтэй одоо тэр уур бухимдал юмаа гаргаад хэрвээ гарах юм бол хүүхэд маань одоо тэр өдөржингөө л нурмгаар явах нь шүү дээ тий. Тэгэхээр тэрнээс сэргийлэхийн тулд яавал зохилтой вэ гэхээр өмнөх өдрийн хувийн бэлтгэлийг нь хангуулах ч гэдэг юм өөрөө бас тэгж хангахтай. Алив тэр миний юм хаавна гэж ингэхээс илүүтэй одоо маргааш өмсөх хувцсыг бэлдүүлэх ч гэдэг юм уу маргааш авч явах хичээлийг нь ялгуулах ч гэдэг юм уу энэ дадлуудыг нь бас ингээд суулгаад өгвөл хэрэгтэй. За мөн тэгээд өөрөө бас одоо хэрэг хүүхдийн өглөөний цайнд бэлдэж өгдөг бол одоо босдог цагаасаа нэг хэдэн минутын наан жоохон босоод хувийн бэлтгэлүүдийг хангах ч гэдэг юм уу тий. Ингээ хүүхдэд аль болох дэмжлэг үзүүлэх байдлаар эцэгчүүд одоо энэ өдрийн дэглэм хуваарьтай өөрчлөлтүүдийг оруулах нь бол сургуульд бэлдэх хамгийн зөв алхмууд болж байгаа. За тэгээ дээрэс нь одоо дөнгөж шинэ сургуульд орж байгаа хүүхдүүдэд бол юу гоё гэхээр шинэ юм авах нь гоё. Тэгэхээр нөгөө хичээлийн цөөх форм бүх юмыг нь одоо нөгөө өөрийг нь дагуулж яваад өөрөөр нь ахуулаад сонгуулад ярилцсан гэдэг чинь тэр хүүхдэд би том болсон юм байна, би чадах юм байна, би бэлэн байгаа юм байна гэдэг мэдрэмжийг өгөхөд тустай учраас одоо өөртөө их ихтгэлийг нэмэгдүүлж байгаа учраас дагуулж яваад ярилцаад өөрийг нь сонсоод ингээд сонгох юм бол бас одоо сургуульд бэлдэх анхны алхамд нь бас төхөн болно гэсэн үг.
Тийм байна. Нэг ингэ бодсон чинь хүүхдүүд маань ч анх удаа сургууль цэцэрлэгт яваад эцэг эхчүүд маань ч гэсэн хүүхд нь анх удаа сургуульд орон учин бас мэдлэг мэдээлэлгүй. Тэгэхээр хүүхдээс гадна танай төвөөс одоо эцэг эхчүүд маань энэ талаар зөвлөгөө мэдээлэл авах боломж байдгүй. Байна бодлого яах вэ? Манайх ерөөхдөө сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв гэж манай одоо хэлцгийн дэргэд байдгийн. Би тэд төвөөрөө дамжуулаад мэрэгжлийн сэтгэл зүйчтэй. За одоо яг ямар шатны одоо гэрлийн хүчирхийл юм уу, харилцаа юм уу, хүүхдийн мөрлийн эрг арга юм уу, тий хүүхдийн насны онцлог юм уу, аль талаар зөвлөгөө авах юм талаар бол зөвлөгөө мэдээллийг цаг гаргаад өгөх боломжтой байх юм. Хүүхдийн насны онцлог гэдэг бас нэлээх байдаг бах тий. Ер нь ямар тасан дээр хүүхдүүд нэлээ юм сэтгэл зүйд ч юм уу, юм дэшээ доош саналцдаг юм болов. Яг нөгөө монголчуудын хамгийн сайн ярьдаг нөгөө 2 насны синдром гэж яриад байдаг шүү дээ. Ер нь бол наснд онцлог байдаг. Тэгээд дээр нь нэмэх нь тухайн хүүхдийн хувийн онцлог. Одоо юмыг хэрхэн хүлээж авч байгааг ойлгож байгааг магадгүй тэр юмдаа хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа. Тэгээ нөгөө хурдан удаан гэдэг ингээ харилцаа адилгүй хүлээж авч хариу үйлдэл үзүүлдэг гэдэг хувийн онцлог энтертэй холбоотойгоор одоо тэр насны онцлог синдромууд харилцаа адилгүй бас хэлэрдэг байхгүй. За тэгээд дийлэх манай одоо эцэг эхчүүдийн одоо монголчуудын мэддэг нь болохоор одоо нөгөө 2 настай хүүхд ингээ уйлж орлоод ахын цэцэрлэг төхөөр ингээд баг өрөө өвдөд ахын тэ ингээд нэг аимшиг юмруу оруулсан юм шиг санагдаад байдаг энэ төр гэл ингээд байдаг штэ. Гэтэл яг үндэ ингээд юу яадаг. Бид нар өөрсдөө л хүүхдийн сэтгэл зүйг бэлдэг байгаад байгааг ил илрэл тэр нөгөө гэрээ орчинд одоо ингээ аав ээжтэй эцэгтэй эрхлээд ингээ байж байгаа хүүхд маань шинэ орчинд орох юм бол нөгөө дасан зохицохын бэрхшээл маань үсээ төгшөр үүсч эхэлж байгаа байхгүй тий. Гэр бүлийнхнээс ээжээс аавсаа тусгаарлах гэдэг тэр төгшүүрийн мэдрэмж нь үүсч эхэлж байгаа. Тэгэнгүүт манай эцэг эхчүүдээ алдаа нь болохоор юу юм гэхээр нөгөө 9 сарын 1 болохоор л нэг зураг яваад байдаг шүү дээ. Аав цохоор нь хараад уйлаад байдаг тий. Уг нь яг ингээ харахад хөөрх юм шиг боловч хүүхдтэй ямар хор уршигтай вэ гэхээр нөгөө хүүхд маань тэрийг харах юм бол энэ чинь болохгүй газар үлдчихээд байгаа юм байна шүү дээ тий. Надад аимшигтай юм байна шүү дээ гэдэг тэр төгшүүрийн мэдрэмжийг нь илүү их нэмж өгöd байдаг байхгүй. Харин тэрний оронд хүүхдтэй одоо нөгөө чи бол одоо ингээ сурах хэрэгтэй те сурч хөгжих хэрэгтэй одоо хүүхд болгон л ингэдэг гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Тэхийн тулд одоо матгүй нөгөө харааны төвшөнд хүүхдтэйгээ одоо хүүхдийнхээ өндөр намтай ойролцоо харааны төвшөнд сууж агаад хүүхдтэй хэлэх нь шүү дээ. За ээж наав нь одоо ажилдаа явлаа. Тэ ажилдаа явлаа. Ажлаа тараад ирээд авна. За тэр болтол чи ингээд ангийнхантайгаа найзуудтайгаа тоглоод гоё яж агаарэ. Ингээ ингээд товч тодорхой яг юу хэлэх гээд юу хүсэж байгаа тэрийгээ товч тодорхойгоор хэлээд ингээд гараа явж явах хэрэгтэй. Яг 1-2 өдөр хүүхдтэй л тэ. Тийхгүйгээр манай эцэгчүүдийн гаргадаг алдаа нь болохоор хүүхдээ хуураад илүү өрөвдөв. Тий хуураад идэг зөө. Хуурдаг гэдэг нь болохоор одоо нөгөө хүүхдийн анхаарал нөгөө уйлж мөлжсэн өөр хүүхэд бол харин нөгөө төрөө хараад ингээд анхаарал санаж хооронд нь цогтаад алгуулчихлаа. Эсвэл те за би одоо ингээд гяс гарчаад хүрээд гээд ингээд хэлчихдэг. Тэнгүүд нөгөө хүүхэд чинь отоохоо орж ирнэ гэдэг мэдрэмжтэйгээр хүлээгээд нь штэ. Тэгээд дараагийн өдөр магадгүй орж ирээгүй учраас те хурдан орж ирээгүй учраас ээж аавдаа итгэх итгэл нь алдраад дараагийн өдөр илүү их хөлнө л гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө эцэгчүүд маань өөрсдийнхөө нөгөө болгоомжгүй энэ байдлуудаас болоод хүүхдийнхээ айц төвшөрөг улам их нэмээд байдаг. Дасан зохицохой улам сөрөг талуудыг харуулад байдаг гэсэн үг. Тийм ээ. Шинэхэн аав ээжүүд маань бас анхаарал төвтэй юм байна шүү. Жил болгон зөв хичээлийн болохоор ийм их мэдээлэлүүд явдаг шүү те. Маш сонирхолтой мэдээллүүдийг мэдэж авлаа. Бас анх удаа сонссон сонирхолтой зүйлүүд байлаа. Тэгээд одоо бас яг хичээл сургууль хийж байгаа юм чинь хүүхэд багчууд төсвөр үеийн хэлхүү бас эцэг эхчүүдэд зориулаад нэг зөвлөгөө мэдээлэл хүргээд замун дээрээс нөрөөлөд төвшүүлнэ. За ер нь бол одоо сэтгэл зүйн зөвлөгөө авах гэдэг маань ерөөсөө одоо юу гэдэг тухайн хүн хүүхдэд тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэх тийм мэрэгжлийн түвшинд хэрхэн шийдвэрлэх юм бэ гэдэг дээр л гарц гаргалгаа хайж байгаа нэг алхам аа. Тэгэхээр одоо магадгүй хүүхд чинь эсвэл гэр бүлийн өөр хин нэгэн гишүүн чинь сэтгэл зүйн зөвлөгөө авахыг хүсэж байгаа авах талаар ингээ ярьж байгаа бол энэ бол одоо хэвийн зүйл шүү гэдгийг хамгийн эхлээд ойлгоосаа гэж хүсэж байна. За тэгээд мөн хичээлийн жил одоо шинэ жил хийхлэхээр эцэг эхчүүдэд бас нэг үүсдэг айдас маань болохоор ерөөсө хүүхдээс нэгдэг юм чи онц сурах хэвээр амжилт гаргах хэвээр те ахис дэвшил байх хэвээр гэдэг юмыг нэхэд өгдөг. Энэ эсрэгээр хүүхдэд нь одоо ингээд ямар нэгэн дарамтыг те учруулад байдаг хин нэгэнтэй жишгдээд өөртөө итгэх итгэл нь байхгүй болоод ч юм уу те ингээд байдаг учраас энэ бол хичээлийн жил бол одоо шинэ орчинд шинэ ертөнцтэй танилцах юм гайхалтай аяллаа гэдэг байдлаар хүүхдэд ойлгуулад за тэгээд ямар ч юм тохиолдсон байсан ээж аав нь бол чиний талд байгаа шүү гэдэг энэ мэдрэмжийг бас төрүүлээсэй гэж хүсэж байна.
За бидэнд бас маш хэрэгтэй зөвлөгөө мэдээллүүдийг хүргэсэн танд их баярлалаа. Урилгын минь хүлээж авсан баярлалаа. Өнөөдрийн маань зочноор хүүхэд гэр бүлийн хамгааллын ахлах мэрэгжилтэн оюун эрдэнэ оролцоод шинэхэн аав ээжүүдэд маань бас их хэрэгцээтэй мэдээллийг өгсөн болов уу гэж бодож байна. Тэгээ та бүхэнд бас сэтгэл зүйн энэ эрүүл мэндийг сайн анхаарч байгаарай. Тэгээ шаардлагатай бол бас мэрэгжилтнүүдэд хандж байгаасай гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийн дугаартай хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй. За.